За эрхэм үзэгчдээ энэ 7 хоногийн танил хүн нэвтрүүлгийн чочноо бид улс орны нийгмийн эдийн засгийн байдалтай холбоотойгоор мөн ардчилсан намын тодорх үйл явц дээр нь одоо Эрдэнэ төвлөртэй холбоотой асуудлаар нэлээд сайн тодруулга авъя гэж бодоод өмнөх засгийн газарт сангийн сайдаар ажиллаж исэн сангийн сайд болрыг энэ удаад оролцуулахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр ямар тач бас Эрдэнэ үйлдвэртэй холбоотой асуудлаар бол тэрээр бол ам нээгээгүй хэвлэл мэдээлэлээр бол тодорхой мэдээлэл өгөөг байгаа. Болор сайд нэг нууц тогтоол гаргасан. Ер нь бол бас засгийн газар Эрдэнэ төвлөрийг улсын хурлаар хилцүүлж болох байсныг хилцүүлээгүйгээр 49% худалдаа хөгжлийн банкнд шилжүүлсэн гэдэг ийм мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр бид чухам одоо өмнөх засгийн газрын үед яагаад энэ Эрдэнэтэй хөвчлөл ийхүү бас хайрцаглаж явагдсан асуудал юу байсан бэ гэдгийг энэ удаад бас тодруулъя гэж бодож байгаа. Тэгэхээр түүнтэй ямар ч утсаар холбогдоод үзье. За утас нь ямар ч дуудаж байна. Тэгэхээр өнгөрсөн үндсийн зөвлөх хорооны хурал дээр ямар ч ярьж ирсэн. Танил хүн нэвтрүүлэгт орооч гэд өөрөө бол бас ярьж байгаад бол сайн байна уу сайдаа? Би TM телевизээс ярьж байгаамаа. Танил хүн нэвтрүүлгийн сэтгүүлч өнөр цэцэг гэж хүн байгаа. Та манай нэвтрүүлэгт оролцох боломж байна уу? Нэвтрүүлэгтэй? За нэвтрүүлэгт одоо би оролцоод ямар юу байна? Бид ярьсан байх уу? Цаг үеийн асуудлаар л бас хэд хэдэн зүйлийг тодруулчмаар байна. Улс орны нийгмийн эдийн засгийн байдал, төсөв санхүү, ардчилсан намын дотоод үйл явц гэл бас Эрдэнэттэй холбоотой ганц нэг асуулт байна. За тэгвэл яг сонирхолтой байгаа бол яг өөрийнхөө хэмжээнд ярилцж болох юм. Та хаана байгаа? Бид таны бай газар чи очиод биччих юм. Би одоо гэртээ л байна шүү дээ. Гэрт нь очиод бичиж болох уу? Болоо болдог би хүүхд тараал байж. За. За тэгвэл бид одоо яваад чи. За одоо цаг 10:30 минут болж байна. Айлд нэг жоохон эртгээ очичих нь яах нь. Өмнө нь нөгөө сангийн сайд багт нь манай нэвтрүүлгээр орж бас энэ төсөв мөнгөний холбогдлолтой асуудлаар нэлээд сайн дэлгэрэнгүй мэдээлэл өгч ирснийг үзэгч та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр гэрийн бол мэдэнтэй манай зураглаач. За ингээд гэрлүүн хамтдаа явцгаая. Гэртээ өрөөд ирлэгсэн юм даа. Бага байлгүй. Сайн байна уу та? Болор сайдынх мөн үү? За сайхан үйлсэж гинэ та. За сайхан үйлсэж гинэ. За ажил албан сайн байна уу? Сайн. За нааш сууя. Ингээс уучих уу? За тэгээ. Ийшээ сууч те. За хүүхдүүд сургуульд явчихсан нь. Хүүхдүүд одоо хичээл номондоо хичээлдээ явах нь яваал, цэцэрлэгтээ явах нь яваал ингээл. Байна да. Хамгийн бага маань л одоо надтай хамт гэр захиал үлдэж байна. Сайд байсан, их хурлын гишүүн байсан, нэг их ачааг бас нуруунд дээрээс авцсан. Нэлээ амралтын байдалтай байна уу та? Тэгээ ер нь улсын хурлын сонгуулиас хойш бол өстой яг л амарч байна. Ойрын нэг 8 жил баг ингэж амраагүй. Хэлээд эхний 1-2-3 сар бол их сайхан дээс одоо бол яхаа уйдах маягтай. Намын ажилд оролцож байна уу? Танай намчир нь юу болоод байна? Тий одоо намын ажилд жаахан гүн орох ийм бодолтой байгаа. Тэгээ намын шинжилгээл бид нэлээд ярьж байна. Энийг унтрах уу? Тэ нэг жоохон сулж. Та чи хоккей үзээд байна уу те? Тий, би ч одоо ганц хобби шүү дээ. Хоккей үзэл, амраал. Уржигдэр X ерхий сайдыг байцааж байна те? Яг асуух юм байвал асуудаг л байна тий. Тэрийг тэгээд айгу сүржигнээл юу яагаад амиргүй л байгаа юм л да. Мэдээж асууж лавлах юм байгаа бол асууж лавлал л яг. Тэгээд тэрнээс болоод одоо тэглээ инглээ гээл өөрөө ч жоохон сүржигнээл наагур нь хүмүүс сүржигнүүлээл тэгээд мэдгүй одоо улс төрөл юм л байдаг юм шиг байна л да. Манд бол тэрийг их мэдээд яагаад ах юм алгал. Энэ хууль хяналтын байгууллагаар далайлгаж дарамтлагдаг гэл одоо зөрчилөөр ил харагдаад эхэлж байна. Ерөнхийлөгч Илбэгдорж ерөнхий сайд асан Алтан уяг нарын зөрчил бол тий. Тэгэхээр Илбэгдорж нь Алтан уягийнхаа айлгаад байгаа юм уу? Эсвэл Алтан уягт нь хийцэн бас нэг
алдаа дутагдлууд байд юм болов. Гэхдээ тэрийг бол одоо хууль Хуулийн хүчний хэлтийн байгууллагууд л өөрсдөө л тодорхойлох бол байх л та, тийм ээ. Ер нь бол яг зүгээр шалгах юм байгаа бол шалгах бол нээлттэй л байх учиртай. Тэр бол яг мэдээж хэрэг бас тодруулах ч юм уу те ийм байж болно. Би зүгээр энэ хоёр хүний зөрчил гэж нэг айхтар харахгүй л байгаа. Үнэхээр ерөнхийлөгч бас ингэж байгаа мó тийм ээ. Надад бол тэгж бас нэг харагдахгүй л байгаа шүү дээ. Тэгээд ер нь улс төрийн нөхцөл байдалтай холбогдож байдаг юм уу? Эсвэл нөгөө миний түрүүний хэлдэг манай л одоо Ардчсан намын хоёр том лидер шүү дээ. Хоёр хүн чинь хоёулаа л одоо Ардчсан намын дарга хийжсэн, хоёулаа л одоо Монгол улсын ерөнхий сайд хийжсэн, ерөнхийлөгч хийжсэн ийм л улсууд шүү дээ. Тийм ээ. Ийм улсууд бол уг нь ингэж хэвлэлээр ч юм уу ингэж нэг ингэж яхахын оронд уг нь бол бас л одоо 20 хэдэн жил хамт л явж байгаа улсууд шүү дээ. Сайхан уулзаад ярилцаад ингээд уучраа олж болох юм уу гэд би зүгээр ховдоо тэгж бодох юм тийм. Тэрнээс одоо хийсэн гим юм өнтрийн талаар бол би үнэхээр хэлж мэдэх юм алга л да. Гэхдээ ер нь бол энэ зүйл чинь л намын рейтингэд их нөлөөлж байгаа шүү дээ. Намын хувьд бол өнөөдөр Ардчсан нам шинжлэхдэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа тийм ээ. Ер нь иргэдч тэгж үзэж байгаа шиг байна. Саяны сонгуулийн үр дүн ч гэсэн ер нь тэгж гарлаа шүү дээ. Шинжилгээ ер нь хийж чадхаар байна уу? Чадна л гэж үзэж байгаа шүү дээ. Ер нь яг хуу шинжилгээд одоо нэг хэсэг залуучууд яваад байна тийм ээ. Энэ бас зөв ч юм ярьж гин, зарим нэг юм бас болохгүй буруу ч юм ярьж байна. Гэтэ энэ бүгдийг нь бол үзэл одоо энэ хэд хоногоос хуралдах их хурлаараа нэлээд одоо нухастай ярих хэрэгтэй. Дүрмээ их зөв болгож батлах хэрэгтэй. Хамгийн гол нь дүрмээ биелүүлдэг. Ийм нам болох хэрэгтэй. Уг нь дүрм байгаад байдаг мөртлөөс дүрмээрээ явдаггүй шүү дээ. Энэ бүх юмнуудаа засаал тэгэл явах бах. Намын шин даргатай болох бах гэж бодож байна. Тэ намын дарга бол одоо энэ сунгаагаар дотруулъя гэж бид ярьж байгаа. Тэ энэ ч зүг бах. Нийт гишүүдээсээ гэсэн үг шүү дээ. Тэ ингээ нийт гишүүдээсээ сонгогдно энэ гэсэн ийм дүрмийн бас нэг тодорхой өөрчлөлтүүд явж байгаа тийм ээ. Бага зарлж явна гэж байгаа. Намын дарагт нэр дэвшиж байгаа хүн тийм ээ. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ гэсэн улсуудаа зарлаад ингээ явъя энэ гэсэн ийм тодорхой шинжилгүүд явж байгаа. Бодлогын одоо нам байх хэрэгтэй. Бодлого нь юу байх юм тийм ээ. Тэгээ энэ өөрөө яг энэ миний одоо дахин хэлээд байгаа зүйл бол чөлөө зах зээлийнхаа эдийн засгийг л дэмжсэн ийм л бодлого байх хэрэгтэй. Та намын даргад нэр дэвшгүй. Би намын дарагт бол нэр дэвшихгүй. Дэвшиж байгаа бас нэг 4-5 улсууд байна. Тэгээ энэ хүмүүстэй бол уулзсан. Тийм уулзж байгаа, ярьж байгаа тийм. Тэгэл ямар ч байсан тодорхой одоо зөв бодлого гаргаж ирээд тийм яг энэ намын одоо Ардчсан намын бодлого гэж одоо зөв тийм яг анх одоо ямар зарчмаар байгуулагдж ирсэн тийм юуны төлөө одоо 90 оны хувьсгал хийгдсэн ч гэдэг юм уу тийм энэ бүх зүйлээ энэ бүх үнд зүйлээ яг цааш нь одоо үргэлжлүүлээд явах зөв зам руу н оруулах ийм л одоо намын даргыг дэмжиж ажиллана л гэсэн юм бодолтой. Одоо чинь Бацаандан гишүүн Гантөмөр сайд асан нэр дэвшгэхэд мэдэгдээд тах шиг байна тий. Та бол Гантөмөр сайдыг дэмжих үү? Нэг фракц гэж харагдаад байдаг. За одоо бол яг та фракцгүй Ардчсан нам гэж бид их ярьж байгаа тийм ээ. Фракцгүй Ардчсан нам. Би бол хувьдаа жишээл фракцгүй Ардчсан нам гэдгийг бол дэмжиж байгаа. Тий. Ер нь бол яг үзэл бодол гэдэг ч юм уу те үзэл бодлороо нээлж те тодорхой хэмжээнд одоо тийм зүйл бол байлгүй яг уу байдаг ч байх. Тий. Тэгэхдээ фракц гэдэг маань сүүлийн одоо хэдэн жил бол бүр хит даамжраад тэгээ бүр нэг юм ашиг сонирхлын бүлэглэлүүд болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ байдлаас бол гарах хэрэгтэй. Энэ өөрөө бас Ардчсан намыг муухай харагдуулаад. Магадгүй фракц гэж нэрлэхэд ч тэгээд байгаа юм. Тэгэхээр ер нь бол одоо илүү нээлттэй болох хэрэгтэй гэдгийг л харуулдаг юм л да. Нээлттэй байхгүй болохоор зөвхөн дээр нэг хэдэн нөхдүүд хоорондоо ярьж байгаа л за танаа фракцтэй шүү, энэ фракцтэй шүү, энэ шүү гэдээ ингээ явчихж байгаа учраас жаахан учир дутагдaltaй байж ирсэн. Магадгүй засаг барьж явах үедээ бол иймэрхүү зүйлийг анзаардаг байж болох л байх л да. Тийм учраас зөв өнөөгийн нөхцөлд бол фракц гэж те фракцын энэ зарчим фракцгүй гэдэг зүйл төр бол би бол Гантөмөр сайттай бол санал нэгдэж байгаа. Намын дараад хэнийг дэмжиж байгаа юм та? Гэхдээ яг одоо тэр энэ дэвшнэгээд бүр ингээд 100% тодорцсон ч юм алгал байна тийм ээ. Тэгэхээр би одоо ямар тэр энийг гээд байх биш тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол яг одоо ингээд дэвшийгээд илэрхийлж байгаа юу саналаа илэрхийлж байгаа улсуудыг ингээ хараад байхад ярьж байгаа зүйлүүдийг хараад байхад бол одоо Гантөмөр гишүүн бол их зөв юм яриад байл гэж харагдаж байгаа. Намын дарга мэдээж бас сойсноороо бол нам шинжлэхдэггүй те. Дөрмөнд одоо яг юу өөрчлөх юм бэ? Дөрмөндөө өөрчлөлт оруулна гэж яриад байгаа шүү дээ. Тий, дөрмийн өөрчлөлт
дүрмүүдийг зүгээр хуучин дүрм маань бол бас тийм муу дүрм биш гэж ярьдаг шүү дээ. Тий. Тийм учраас гол нь дүрмээ биелүүлдэг байх хэрэгтэй. Тийм байнгын одоо нэг одоо юу гэдгийг намын дараач гэсэн бид нар чинь их хурлаар шийдэхгүй одоо 2 ч удаа явчлаа шүү дээ. Сүүлийн 2 намын дарга бол жишээл их хурлаар шийдсэн, үүзэхээгээр зөвхөн шийдсэн. Ер нь үүзэхээ ГЗ 2 лугаа хит их ирэх шилжүүлээ те. Тэн дээрээ бол одоо зүгээр нэг хэсэг бүлэг нөхдүүд асуудлыг байнга шийдэж ингэж явдаг. Энэ эргээд нөгөө жирийн гишүүдтэй бол үнэхээр таалагдахгүй байна л да тийм ээ. Гишүүд маань ч энийг ярьж байна. Тийм учраас гол нь дүрмээ сайн биелүүлдэг, үзэл баримталтаа үнж байдаг. Ийм л нам болох хэрэгтэй. Тэгэхгүй одоо яг сонгуул болоод дөхөөд ирэхээр л баахан популизм яриад баахан юм амлаад аль намд нь байгаа байхгүй. Нэг одоо зоригтой шөмжлөх хэрэгтэй. Арчс намд ч гэсэндээ энэ буруу байна тийм ээ. Буруу байна гэдгийг одоо энэ их том ялагдлын дараа илүү сайн ойлгож байгаа. Ер нь одоо ялагдах болсон гол яг шалтгаан нь юу гэж та харж байгаа юм? Хүндээ байсан юм уу? Эсвэл хийж байгаа ажилдаа байсан юм уу? Би бол тий яг зүгээр саяны энэ жилийн арчсан намын ялагдал бол бас нэг ганц одоо хүчин зүйлээс биш нэлээд олон хүчин зүйлээс л болсон байх л да. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд одоо наад захын намын ив нэгдэл тийм ээ. Манай одоо арчсан намын лидерүүд гэгдэд байгаа нөхдүүдийн ив нэгдлийн асуудал гэхэд одоо иргэдэд бас л муухай харагдаж штэ. Нэгээ байнга л одоо нэгнтэйгээ муудалцсан тийм ээ. Фракцуудын зөрчил гэж яриад байгаа. Энэ зүйлүүд бол нэлээд нөлөөлсөн баг. Тийм. Дээрээс нь бол яг зүгээр монголчуудын нэг зан байна л да. Ер нь ингээд сонгуул болгоноор савладаг. Хоёр тийшээгээ. Энэ бол одоо Дэлхийн банкны том судалгаагаар ч гэсэндээ гарсан байсан. Тэгээ дээрээс нь хар PR бол маш их явсан шүү дээ. Тэрнээс хүнд бол нэг байгаагүй бах. Ер нь бол хүмүүс бол яг намын одоо рейтингээрээ энэ жилийн сонгуулийн дүнлэл гарсан байх гэж ойлгож байгаа шүү дээ. Өмнө нь одоо улсын хурлын гишүүнээр сууж исэн, сангийн сайдаар сууж исэн одоо тань шиг хүмүүс бол бүлэгтээ зөвлөд ах шиг байна те. Тий яг уу зөвлөх гэдэг нэртэй л байгаа л да. Тэгээ яг уу бас чадах чинээгээр л тусалж дэмжиж байна. За хоёлаа ийш нэг яг уу гэж. Яг уу цай ууй тий. Сүрэг хүчин миний бодлоор бол их муу ажиллаад байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Одоо парламентод нэг өдөр 5 хүн чинь хуралддаг шүү дээ. Тэгээд дараа нь нэг мэдээлэл өгчдөг шүү дээ. За. Тийм юм ч байхгүй болоод байна шүү сүрэг. Сүрэг хүчин их хэцүү болцсон л доо. Ер нь бол яагаад сүрэг хүчин хэцүү болцсон гэхээр ёсүүлэх нэ. Хуучин бол эдгээр чинь 20 зургуулаа байсан бас тэгээ бид нар чинь дөнгөж 31 үлээл орж ирсэн шүү дээ анх. Тэгээ өнд их хурлд орж ирэхтэй. Тэгэхэд их юу байсан байхгүй юу? Парламент чи их амьд байлаа шүү дээ. Одоо ч болохоор сүрэг хүчин чинь 9 хүн байгаад байдаг. Тэгээ сүрэг хүчний одоо 9 хүний чинь нөлөө гэж юм айгүй баг байхгүй. 1000 яриад санал хураалтанд ямар ч нөлөө үзүүлэхгүй шүү дээ. Хуучин бол бидний үед чинь яасан байсан гэхээр бид нар чинь олонх биш байсан байхгүй. 35 уулаа. 35 уулаа гэхээр чинь олон хуулахын тулд 39 уулчиж олон хуулна тийм үү? Тэрний тулд заавал нөгөө нэг шударга сэвсэлтэйгээ ч юм уу аль нэгэнтэйгээ ярьж тохирж ийж юмнууд явна. Тийм учраас парламент их одоо амьд гэх юм цаашаа ер нь одоо сүрэг хүчин их хүчтэй ажиллаж байгаа юм шиг харагддаг байж л дээ. Тэрнээс одоо бол тийм боломж байхгүй болчиход байна л да. Сүрэг хүчин гэж одоо үндэ 1000 яриад хуучин чинь ядчил нөгөө юм хилцэж байхад юу яадаг байлаа шүү дээ. Нөгөө сүрэг хүчний 26 хүн чинь 26-уулаа коноп дарчихна. 26 хүн 5 минутаар нэмэлт 1 минуттайгаа ингээд үг хэлэхэр чинь бас л цаг авнаа да. Тэгэл одоо бүх юм цаад тэг тавьдаг л байлаа шүү дээ. Одоо чи эсвэл яан тэгэл яах вэ? Нэг үг хэлээл тэгэл дуусчих юм чинь. Тийм учраас их тийм юуг л болчиход байна л да. Сүрэг хүчний бас энэ жилийн сонгуульд бас арай л нэг талыг бас арай л дэндүү барилаа л да бүгд. Гэхдээ энэ өөрөө нөгөө нэг жижиг мажиртарын одоо гаж тогтолцоол энэ шүү дээ. Тэгээд өөрөөсөө их барьж байхдаа сонгуулийнхаа хуулийг өөрөөсөө солисон юм чинь тэгээ одоо яах вэ? Нөгөө өөрөө унсан хүүхд өөлдгүү гэдэг шиг. Тэгэл та энэ гişнээс хідэн саналын зөрөгтэй. Нилийн хол байсан бах уу? Ямар ч байсан нэг 1000 гаруй 2000 санал. Та чинь зураг гарсан баг. байгаа баяр. Гэхдээ яг хуу арангаа дэвшээгүй гол шалтгаан бол бас одоогийн хийж байгаа ажилтай холбоотой л доо. Тухайн үед хийж исэн. Сангийн сайд хүн хөдөө орон нутагт нэр дэвшгэр их явдалтай.
Гэхдээ чи өдөр болгон гүйлгэн дээр гарын үсэг зурдаг энэ төр гээд бас их хэцүү шүү дээ. Тий. Тэгэхээр чин хөдөө ямар сангийн амныхан өдөр болгон над дээр ирээд гүйлгэн дээр гарын үсэг зуруулаад байж чадахгүй бас их юу байсан л та, төвхтэй байсан л та. Орон нутагт очиж дэвшгэд. Тийм учраас яас уг нь бол Арангаа аймагт бас энэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол бас нэлээд л ажилласан юм байна. Та бизнестэй байлаа. Би нэг жижигхэн бизнес эрхэлдэг нь шүү дээ. Манайх чинь уг нь би чи улс төрд орж ирэхээс өмнө бас хөрхөн бизнес эрхэлдэг байсан. Тэгээ улс төрд орж ирснээс хойш бол ерөнхийдөө жаахан юу болчиход байна л да. Хувийн юм руугаа нэг орж чадахгүй. Тэгээд яг ихнэр маань гол төлөв хийгээл ингээл байж гин. Тэ. Ерөнхийдөө одоо ч тэгээд сүүлийн нөгөө нэг нэлээд хэдэн жил хувийн юм руугаа нэг ороогүй болохоор одоо очиод янз бүрийн юм ярихаар ч гэсэн нэг тийм сонирхол болцсон л байлээ л дээ. Тэгээ сая одоо сонгуулийн дараа бол тийм жаахан хөндөрцөн маягтай. Гэхдээ мэдээж хэрэг би бол зүгээр нэг зүйл дээр бас нэлээд юу гэдэг нь шүү дээ. Одоо жишээлбэл зүгээр шууд оюутны ширээн дээрээс улс төрч болохыг мөрөөдөж улс төрлөө орох гээд байгаа залуучуудыг бол бити тэгэл гэж хэлмээр байдэн шүү дээ. Тий. Миний хувьд бол би чинь нэлээд томоохон бас бизнес хийдэг болцсныхаа дараа одоо улс төрлөө орж исэн байхгүй. Энэ өөрөөр хэлбэл бас нэг гэрээ аваа явчих тийм ээ өөр хүүхд ерөнхийдөө одоо нөгөө гэрээ засаад гэдэг шиг тийм болчоод тэгээд дараа нь улс төрлөөл орох нь зүв байх гэж боддог. Тэгэхгүй бол одоо манай зарим залуучууд чинь ерөөсөө л оюутны ширээн дээрээс шууд л улс төрч болохгүй л ингээл улс төржөөл харин тэгж л ойлгоод ах шиг байна л да. Тэгэхдээ энэ ашигтай гэхээсээ илүү яавал зүв байх уу гэдгийг уг нь бодох хэрэгтэй шүү дээ тийм үү? Энэ чинь хүн чинь өөрөө тийм ээ юуны төлөө амьдарч байгаа юм тийм үү? Тэрийгээ бодох хэрэгтэй шүү, зоригтой байх хэрэгтэй шүү, тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдөр болор жишээлбэл улсын их хурлын сонгуульд ялагдлаа гэхэд ингээд зүгээр ингээд амьдраад явчих чадвартай байх хэрэгтэй байхгүй юу? Та хоол хэр сайн? За яг одоо нэг цөөн тооны хоол бол хийж чаднаа. Гэхдээ ер нь бол одоо сүүлийн нэг 8-9 жил бол хоолнд ч нэг яхаа болчиход байна. Сая харин энэ сонгуулиас хойш хугацаанд бол харин хүүхд харж одоо өдөр бол байхдаа бол ямар ч өдөр хоол ундыг бол хийж өгч байгаа. Тийм бантан энтер гэсэн хоолыг бол хийн л дээ. Тийм гайгүй ээ чинь тий. Зүгээр юу чанар юуны хувьд юу юм л гэхээс тий өөрийнхөө хэмжээнд бол ямар ч байсан нэг амиа арга цагаад эсвэл нэг хүүхдүүдэд хооллоод ингээд явчихна. Оюутан байхдаа ер нь бас харцангуй их бие даадаг байсан учраас тэр тал дээр бол бас гайгүй л байдаг шүү дээ. Тий. Засаг Монгол Ардын намын ялд байгуулад ер нь бол нэлээ ажил явлаа. Ер нь дампуурцсан байсан юм байна шүү дээ энэ улс орнд чинь. Дампуурсан төсөвтэй дампуурсан улс орныг хүлээгээд авчлаа. Арайчтай амар байна л гэдэг. Гэхдээ яг ер нь тэр дампууруулаа хийцэн юм. Тэр улс төрл байх л да. Тийм би бол одоо зарим зүйлийг ойлгохгүй байгаа юм. Өөрсдийнхээ гаргасан мэдгдлүүдээсээ болоод маш их юм унгаж шүү дээ. Жишээ нь Монгол банкыг хэлээд байна та. Тийм Монгол банк засгийн газар ер нь маш тийм хариуцлагагүй мэдгдлүүд хийсний үндсээр одоо сая жишээлбэл зээлчих зэрэгэл дахиад буурчлаа шүү дээ. Энд чинь ингэж нэг жилийн дотор 2 3 буурдгул байхгүй юу да. Ер нь бол хизээж тийм жишиг байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгээд ирэхэд өөрсдөө ийм мэдгдэл хийгээд болохоо байчлаа инглигээд ахаар чинь аргагүй шүү дээ. Тийм ээ. Долларын ханшиг гэхэд чинь тэгвэл бид яагаад ханшиг бариад болоод идэх вэ? Тэгээ яагаад одоо эднэр гарч ирэхээр ингээд 5 600 төгрөгөөр нааш цааш нь болгочихдаг юм тийм ээ. Тэгэхээр энд тодорхой хэмжээний бодлогын асуудлууд байгаа л баг. Ерхий сайд Эрдэнэт мэдээлэл дээр 2 3 удаач мэдгэжсэн. Долларын ханш өнөөдөр цатгаа алдчихад шүү дээ. Төгрөгийн ханш гэдэг юм чинь бүр цаас болчиход. Тийм тэгэхээр танай намаас хэрэгжүүлсэн сайн хөтөлбөрүүдийн буян л гэдэг. Сайн хөтөлбөрүүд чинь ерөөсөө ийм штэ. Сайн хөтөлбөрүүд гэж сайн хөтөлбөр чинь өөрөө байна штэ. Эдийн засгийн үндэслэлтэй ялангуяа би яг зүгээр сайн малчин сайн оюутан дээр ярихад бол тийм ээ. Энд чинь өөрөө эдийн засгийн үндэслэлтэй ийм л хөтөлбөр штэ. Долларын ханшиг хөөрөгдсөн. Долларын ханшиг яасан гэж хөөрөгдөх. Тэгээ яагаад тэр хөтөлбөрүүд чинь хэрэгжиж явах үедээ тэгвэл долларын ханшиг чинь яагаад тэгээд зүгээр байгаад исэн тийм ээ. Долларын ханшиг чинь ерөөсөө сая тэр улсын их хурлын гишүүн Жавхлан мэргэжлийн хүн бас их зөв л хэлсэн байл шүү дээ. Тий. Монгол банкны Жавхлан бол би бас эдийн засагчнийх нь хувьд бол үнэлдэг байхгүй. Түрүүчийн одоо засгийн үед манайх засаг барьж хахад одоо тэргүүндээ дээр ажиллаж байсан. Тэгээ энэ засгийн газрын хийсэн мэдгдлүүд бол зах зээлд маш том шок үүсгэсэн гэж хэлээд байгаа шүү дээ.
Тийм учраас энийгээ ч гэсэндээ өөрсдөө бас бодох ёстой байхгүй. Тий. Сайн оюутан, сайн малчин хөтөлбөр хоёр хөтөлбөр бол жишээлбэл юу шүү дээ, зээл шүү дээ. Зах зээлийнхаа юутай уялдаал явж байгаа. Энэ бол өөрөө төсөвтэй ямар ч хамааралгүй ийм л зүйл шүү дээ. Тий. Тэгвэл сайн хувьцааны хувьд бол одоо миний хувьд бол тухайн үед бол жаахан тийм дуртай байгаагүй. Тий. Тэгтээ одоо нэг олонхороо шийдвэр гаргаад тухайн үед ингээ явж исэн учраас гараал явсан л да. Та 2016 оны төслийг өргөн барьж ирсэн сангийн сайд багт тий. Тэгээ реформын чанартай ийм төсөл хийлээ гэд. Одоо тэр төсөл өргөлжилж байна уу? Төсөвдөр тийм одоо өнгө айс харагдаж байна уу? Уг нь бол бас нэлээд тэмцсэн шүү дээ. Нэлээд тэмцсэн өнгөрсөн жилийн одоо яг л өдийж шүү дээ. Бас төсвийг аятайхан болгохгүй л их чижээсэн. Өөрийнхөө нам дотроо ч хүмүүстэй ер нь их муудалцсан. Ус төр гэдэг талаас нь биш, эдийн засаг талаас нь хараачаа гэж нэлээд үзсэн. Тэгэл их хурал дээр одоогийн манай сөрөг хүчин одоогийн одоо эрх баригч нар тухайн үеийн сөрөг хүчин бол одоо бүгдийн л эсрэг үзчихсэн шүү дээ. Тухайн үед. Одоо бол тэгээд яг л миний оруулж ирсэн төсөв тэ ямар зарчим барьж ирсэн тэр зарчмыг л барина гэсэн ийм л төсөв орж ирж байгаа шүү. Тэгтэл бас зарим нэг зүйлийг зүгээр яг төсвийн зарлагыг багс нь бууруулна гэж бид нэр зөндөөл ярьдаг. Тэгээ сая тэрийгээ бол сайн хийж чадсангүй л дээ. Ухаандаа гайл татварын газрыг нийлүүлсэн байсан чинь салгаал ажиллаа тийм ээ. Буцаагаал энэ чинь би бол зүгээр өөрөө хувьдаа харахтаа нэг 2 хүн дарга болох гэж л салгаж ш. Тэрнээс энэ хоёр чинь нийлээ зүгээр ажиллаа хийгээл явж л байгаа байхгүй юу тийм ээ. Төрийн өмчийн хороог жишээлбэл буцаагаал байгуулчих байх жишээтэй тийм. Гих мэтлэнгээр ингээд жоохон ухралтын чанартай юмнууд бол бас байна гэж би хувьдаа харж байгаа. Уг нь бол бид нэр энийг анх нөгөө нэг сонгуулийн дараа 9 яамтай бол энэ төр гэдээ оруулж ирж ирсэн шүү дээ. Санаж байна уу? Тэгэхэд одоо болгочих л доо. Тий. Одоо үгүй батлаагүй юм. Тэгэл манай нөгөө сөрөг хүчин чинь тухайн үедээ одоо яг одооноос болох 1 сарын 1-ээс болох гэсээр байгаа. Тэгэхээр засаг унах нөхцөл бүрдчих гэдээс учраас болсон байхгүй. Гэтэл одоо сая дахиад засгаа байгуулахдаа жишээлбэл яамыг ерөөсө хоёроор л цөллөө шүү дээ. Тийм үү? 19 сайттай байсан бол 17 сайттай л боллоо. Энэ бол тэгж багассан гэж үзэхгүй. За дээрэс нь 15 дэд сайд нэмээд томилчлоо. Тийм ээ? Гэх мэтлэнгээр ингээд одоо өөрсдийнхөө ярьж ирснээс жоохон бутсан барьсан гэдэг хэцүү байдаг байх л та. Хүн амтнаа шингээж чадахгүй хэцүү байгаа байлгүй. Би тэгж л харж байна. Тийм. Тэгтээ нэгэнт одоо засгаа байгуулад ажиллаж байгаа юм чинь энэ засгийг хүн жоохон зоригтой ажилласаа л гэж би хүсэж байгаа. Одоо манайхан чи бас зээл хайгаал тавиад байна шүү дээ. Олон улсын валютын сан, урд хөрш, одоо удахгүй их хурлын дараа хошоо явна гэж байна. Япон явна гэж байна. Зарим сайд нар Герман явна гэж байна. Зээл авахгүйгээр асуудлыг зохицуулах болдгоо болов зээлээс үл ард түмэн айж шүү дээ. Харин зээлээр айлгцсан байхгүй. Энэ одоо сүүлийн хэдэн жил чинь зах зээлийн эдийн засаг гэдэг чинь бол зээлээс юусоо айх юм байхгүй юм байна шүү дээ. Зээл аваад гол нь тэрийгэ зөв юм зарцуулах хэрэгтэй байхгүй юу? Зах зээл гэдэг чинь өрдөөсөө л тийм мөнгө босгохыг л хэлж байгаа шүү дээ. Тэрнээс зээл аваад одоо жишээл өөрөөр хэлбэл баах ингээл зээл аваад ингэчлээ гэж ярьдаг мөртөөсөө зарим нэг одоо компаниуд зээл авсан компаниуд байна шүү дээ. Одоо жишээл сая номтой хоёр гишүүн манайх ингээд зээл авсан л гэж байгаа үстэй. Тэр буруу биш шүү дээ. Бусд нь аваагүй. Тий, тэр сайхан үйлдвэр барьсан байна. Тэр сайхан үйлдвэр барьсан, тэр сайхан үйлдвэр чинь ашиглалтанд ороод эргээд зээлээ төлөх учиртай. Тийм үү? Одоо Монполимет гэл компани байна шүү дээ. Тий? Одоо эзэн нь улсын хуралд сууж л. Сонгуулийн үеэр л товт зээлэр хүмүүсийг айлгаал явуудаас гэтэл өөрөө хамгийн том зээлийг тэр Чингис Бондоос авцсан л сууж байгаа байхгүй. Гэхдээ би энийг буруу гэж хэлэхгүй байгаа байхгүй. Зөв зээлээ ав. Тэгээ үйлдвэрээ барь. Тэгээ энийг эргэлтэнд оруул. Ингээл яв. Тэ? Зээл чи ерөөсөө ингээд аваад энэ эдийн засгийн тэлэгдээд ирэхээр өрийн хэмжээ чинь багасаад явдаг л ийм зүйл. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед бол айлуулах. Тэ? Хүмүүс одоо зүгээр иргэд хүртэл тэгдэг шүү дээ. Зээл бүтээгээд өгөөч, зээл бүтээгээд өгөөч л гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ зах зээлийн эдийн засаг гэдэг чинь өөрөө л юм. Эдийн засаг нь өөрөө сэргээд ингээд ирэхээр эргээд тэр зээл чинь эргэлтэнд ороод ингээд ирэхээр манай нөгөө эдийн засгийн ерөнхий нөгөө юу чинь томроод ирэх байхгүй. Тэгэхээр нөгөө нэг дотор эзэлж байгаа өрийн хувь чинь багасаал явчихна. Тэ? Өнөөдөр одоо бид нарыг 50% болгоно гэж ярихад л зүгээр яаж эсрэг үздэг вэ? Гэтэл одоо хэд болсон 100 хэдэн хувьч байна баг болгоцсон л байгаа үстэй. Тий. Тэгтээ би тэрийг буруу гэж хэлэхгүй байх шүү дээ. Тий. Тэгэл яах вэ? Тэгтээ энийг эдийн засгийнхаа бодлогыг зөв явуулах юм бол эн чинь өөр асуудал биш байхгүй.
ихэнх улс орнуудад эн чинь өрчин дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 100%-аас гараа явцсан байгаа шүү дээ. Тэгээ авсан зээлүүдээ буруу зүйл зарцуулаад байгаа юм шүү. Харин тийм. Тэрийг бол харин одоо ярих хэрэгтэй тийм үү? Авсан зээлийг зөв дэд үтс рүүгээ жишээлбэл хийнэ гэдэг зөв шүү дээ. Дэд үтс рүүгээ хийх бол зөв. Тийм ээ? Энэ үйлдвэржилтэд одоо юмнуудыг дэмжиж өгөх нь бол зөв. Харин төсвийн алдагдлалд өгөх ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйл рүү хийх юм бол өөрөө буруу болно л доо. Алдагдaltaй. Тэгээ алдагдaltaй төсөв яаж нөхөх вэ? Дотоод бондор. Дотоод бонд гэхээр банкуд одоо хэдв 17-18%-аар авж штт. Би уг нь он гарснаас хойш дотоод бонд гаргахаа болцсон байсан штт. Тийм ээ? Тэр бодлогыг уг нь үргэлжлүүлэх хэрэгтэй байсан. Тэгэхгүй бол одоо бонд чинь ингээ яваад ахаад гадаад зээлээс бас илүү анхаарал татах зүйл нь дотоод. Тийм дотоод нь байхгүй юу? Гадаад бол хамаагүй. Гадаад чинь баг их хөөсрөөр орж ирнэ. Тэгээд асуудалгүй байхгүй. Дараа нь солиод ингээ яваад аж болно. А дотоод бонд чинь өөрөө 17% та тэр банкуд өөрөө одоо өнөөдөр жишээл сая Монгол банк бодлогын хөвөг 4.5% өсгөлөө шүү дээ. Тэг би бол жишээл ойлгоогүй. Яагаад? Энэ чинь тэгвэл ховын хвшлүүдээ бүр баг болгож байгаа байхгүй. Хин одоо зээл өгөх юм. Долларын шиг жоохон хязгаарлах гэж л оролдож байгаа нэг хэл. Тэгэхээр тэр чинь тэгээд бас арга юу нь буруу байх байхгүй тийм ээ. Тэгээд ховын хвшлүүд чинь зээл авч чадахгүй болчихж байгаа байхгүй. Тийм биз. Банк мэдээж 18%, 17%-аар засгийн бонд аваа сууж явах хамаагүй дээр шүү дээ. Тэгэхээр ингээд ховын хвшил чинь одоо бүрэл байхгүй болж байна гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бодлого нь бас ямар ч үедээ тэгээд одоо өөрсдөө мэдж байгаа байгаа байлгүй дээ. За. За ийшээ суух уу? Нэг жаахан салаад яачлаа тэгээд. Танах чинь 5 хүүхэдтэй тий. Манайх чинь 5 хүүхэдтэй шүү дээ. Тий. Та ийшээ сууч уу? Ийшээ сууч. За би ийшээ суух уу? За тий. Манайх 5 хүүхэдтэй 2 хүү 3 охин байна. Тэр жоохон чинь нөгөө та нарыг өвл ирж яхад тэр жоохон чинь харин гидсэнд байсан тий. Өнөө маргааш төрөхчихсэн шүү дээ. Тий. Одоо ингээд төрцсөн одоо энэ баг хөлд орох гэж байгаа бох шүү. Танай хүүхдүүд чи их сонь нэртэй юм бил шүү дээ. Дээр үе юм шиг. Тэр чинь зүгээр хочнууд нь л да. Тийм үү. Миний өгсөн хочнууд байхгүй юу? Дижид хин блэ? Уг нь бол Гард, Тэмүүлэн, Намуна, Мишель, Дүлгөн гэдгийг. За. Уг нэрнүүд нь. Миний өгсөн нэрнүүд нь болохоор Лөндөв, Жанчив, Бурам, Дичин, Динсэ. Тийм билээ. Тий. Тэгээд тэр нэрэндээ бүгд басчихсан. Тэрүүгээр нь та. Үгүй одоо мэдэхгүй тэгэл хөрдөөл өгсөн юм байлгүй тэгэл бүгдэнд нэг тийм нэр өгсөн. Тэгээд ялангуяа жоохнууд нь бол яг тэр нэрэндээ дасцгаацсан. Таныг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм байна уу юу? Эрдэнэттэй холбоотойгоор. Үгүй яг юу яг болрыг гэж бол үгүй байх л та. Зүгээр яг засгийн газрын зүгээс энэ Эрдэнэтийн 49%-аас Монгол улсын засгийн газар татгалцсан нь хууль зөрчсөн байна уу үгүй байна уу гэдгийг шалгаач гэж бичигэл өгсөн гэдэг нь хэвлэл мэдээлэлээр зөндөө гарсан шүү дээ. Тэрний хүрээнд бол одоо засаг шалгагдж байгаа байж магадгүй байх л та. Тэрнээс бол сангийн сайдаар ажиллаж байсан та ингэж оролцсон байна. Та ирж байцаалт өгч гэдэг юм уу, тайлбар өгч гэдэг юм уу, юм байхгүй юу? Тэг яг тэгэхээр нөгөө Эрдэнэтийн 49%-ийн худалдан авалт манайхан бас буруу ойлгоод байгаа юм ховчлол гэдэг. Ховчлол биш юм байгаа юм л да. Яг тэр 49% маань өөрөө Оросын мэдлийн 49 байхгүй юу? Тэр нь хизээч Монголын одоо өмч байгаагүй. Оросын 49%, Монголын 51% бол байж л байгаа. Монгол улсын засгийн газрын эзэмшилт. Тэгэхээр тэр худалдан авалтанд одоо жишээл сангийн сайдын хуваарч гэдэг юм уу оролцох ямар ч боломж байхгүй л дээ. Ямар ч боломж байхгүй шүү дээ тэр чинь Оросын талал яаж байгаа юм чинь. Зүгээр Монгол улсын засгийн газар 49%-ийг худалдаж авах ёстой байсан, авах ёсгүй байсан гэдэг асуудал байгаа юм. Би зүгээр хувьдаа бол Монгол улсын засгийн газар Эрдэнэтийн 49%-ийг бол авах нь буруу гэсэн байр суурьтай байсан. Яагаад? Одоо ч тийм байр суурьтай. Ер нь манайх би ч өөрөө анх сургууль төгсөж ирээд Никовцад компани гэдэг бас улсын компанид ажиллаж байлаа шүү дээ. Дөнгөж сургууль төгсөж ирээд 3 жил. Тэнд бол улсын компани бол ямар зарчмаар яаж ажилтгийг бол зөндөө харсан. Тэгэхээр улс бол ерөнхийдөө энэ компанийг даашаа эзэмшсэн ч гэсэндээ менежментийн ч гэдэг юм уу те ер нь бол хийгээд хэрэггүй л байт юм бэл. Яаж ингэ дампууруулдаг гэж юу? Гэхдээ тийм ер нь тэгээд дампууруулна шүү дээ. Тэгээд улс төрийн 100% хараат болчдөг байхгүй юу? Одоо Эрдэнэт яг л тийм л байж ирлээ шүү дээ. Сүүлийн одоо хэдэн жил те 20 жил ер нь дандаа л улс төрчдийн харааны хараат байдалд л явж ирсэн. Хүн болгон л мэдж байгаа шүү. Захирлууд нь дандаа л улс төрчд байдаг байсан. 7-8 орлогч захиралтай. Дандаа улс төрчд. Тэ?
энэ жил явж ирсэн. Тэгээ дандаа шахааны бизнесэнд цэцгэлсэн. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр гэдэг чинь ерөөсөө нэг тийм том одоо улс төрчдийг л одоо их баян болгодог. Ийм л үйлдвэр. Би бол одоо Эрдэнэтэн сүүлийн 20 жилийн хугацаанд ер нь маш олон улс төрчдийг тэр хүнтнүүд болгосон баг. Бид нэр сая өнгөрсөн жил шалгалт хийхэд бол бас л ноцтой юмуд гарч иж байгаа. Тэ? Одоо юу гэдгийг 5-6 жилийн өмнө 7-8 жилийн өмнө тэ? $40 сая гэрээ хийчихэд бараагаа нийлүүлээгүй өнтер. Тийм юмнууд хүртэл байна шүү дээ. Тэгээд эднэрийн чинь ард дандаа л ус төрч. Тэгээ ягаад шалгаад цагдаад хорчдгүй юм? Уу яг тэр чинь тэгээд тэр үйлдвэр чи өөрөө гэрээ хийгээд тэр гэрээнд зөрчилтэй байна юм байна гэж дүнэлт гараад өнгөрч л байгаа юм л. Зүгээр миний хувьд бол худалдан авалтанд бол оролцоод ингэж явах боломжгүй ч гэсэн худалдан авалт болсны дараа бол энэ үйлдвэрийн тий хэвийн үйл ажиллагаа үргэлжлэх ёстой. Энэ завсрын үе таарсан тийм ээ. Яг тэр сонгуулийн үе энэ төр таарад ийм үед энэ нэг үйлдвэрийг бас нэг эзэнтэй байлгах ийм шаардлага гарсан л байсан л да. Тэрний дагуу л ажилласан. Тэрний дагуу гаргасан тушаалтай нь нууц тогтоол гэж нэрлэгдээд байгаа мүү гүм үү? Та тэр болор одоо нэг нууц тушаал илүү тогтоол илүү гаргасан гэдэг байна шүү дээ. Тийм харин тэгэхээр нууц тогтоол бол гаргана гэж байхгүй л тийм. Тийм тушаал бол гаргаж болно. Тэр тушаалын хувьд бол яагаад нууц гэсэн тий тэр зүгээр л одоо сенсацлж байгамт нууц гэдэг нэрээр нь тийм ээ. Тэрнээс тэр чинь өөрөө бол ямар учиртай юм гэхээр засгийн газрын тогтоол надад нууц тогтоол ирсэн. Ямар нууц? Тэр нууц тогтоолыг үндэслээд би нууц тушаал гаргасан. Тэр тогтоол ямар тогтоол байсан гэхээр энэ одоо Эрдэнэтийн 49% худалдагдсантай холбогдуулж тийм ээ. Оросын 49% шүү дээ. Оросын 49%. Энийг л одоо зөвлө ойлгомоор байна. Энэтэй холбогдуулж одоо энэ чинь нөгөө олон улсын гэрээгээр зохицуулагддаг байсан үйлдвэр маань Монгол улсын одоо хуулиар зохицуулагдах болж байгаа байхгүй бүх дүрм журм. Яг гэвэл 100% нөгөө нэг Монголын өмч болчихж байгаа учраас. Тийм учраас энд нь нийцүүл энд нь бүх юмыг нийцүүл, хууль журмыг нийцүүл, тууцын байгуул гэдэг ийм л надад үүрэг өгсөн байсан. Тэрний дагуу би тушаал гаргаж энэ юмнуудаа хий гэдэг ийм үүрэг өгсөн байхгүй юу. Ер нь бол яагаад тийм вөхөр тэгэхэр ч өөр арга байхгүй. Оросууд 49% худалдсны дараа тэр Эрдэнэт үйлдвэрт байсан оросууд ялангуяа тэр дарга нар нь совет бүх юм тараа яваад гэсэн. Нутаг утцсан. Тэгэд яг тэр үед одоо энэ томоохон хэмжээний худалдан авалт явагдвал яах вэ? Тийм ээ? Хаалга тий. Хүш. Миний гараасан. Хүй миний хүү чинь тийм үү. За хуцаад байл. Дөрөөрөг ороор аав нэвтрүүлэгт орж. За хүүхдүүд ирсэн үү? Хүүхдүүд энэ өдөр ордгийг. Тэгээ энэ нэг юуны нэг Соробон гэдэг нэг юуны дугууланд явдгийг. Тэрэндээ явчаа. Сампин уу? Сампин тий. Тэгээ хичээл нарай болоогүй. Тэгээ яг тэр тушаалын хувьд бол тийм л учиртай юм. Тэгээ тэр тушаал маань одоо юу гэхээр туузан яралтай байгуул удирдлагынхаа багийг цөөл ийм л зүйл байсан. Яагаад тэгэхээр удирдлагын багийг цөөлөхгүй л чинь баг л хичнээн орлогчтой байсан бэ. 7-8 орлогч байсан баг шүү. Тэгэхээр энэ дандаа уус төрчд. Тэгээ энэ минийгээ цөөл тийм ээ. Хуучин нөгөө нэг бүх газар хилцс чинь нэг Орос дарахтай нэг Монгол дарахтай энэ байсан шүү дээ. Энэ юмнуудаа зихцэл тийм ээ. Туузан ингээд байгуул нэг зүйлийг яриад байгаа нь туузын одоо даргаыг цөөнхөд өгсөн байна гэж яриад байгаа байхгүй юу? Ер нь бол компани засаглал дээр байдаг л зүйл. Дэлхийн одоо маш том одоо мультинационал томоохон компаниуд туузын удирдлага бол дандаа цөөнхөдөө байдаг. Дээрээс нь бас нэг зүйл байгаа шүү дээ. Тэр 49%-ийг хэн худалдаад авчваа гээл те. Одоо Оросууд худалдсан гэж гомдоод байгаа юм уу? Тэ амар жаргалгаар хэлсэн байл шүү дээ. Оросууд худалдсан гэж гомдоод байгаа юм уу? Эсвэл Америкууд авсангүй гэж уурлаад байгаа юм уу? Тийм биз дээ. Гэтэл 51% барьцаанд тавиад одоо 100 гаруй сая долларын өрөнд орцсон сууж шүү дээ. Тэгээ офшороос бас мөнгө орж ирсэн гэж яриад байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг бол би хэлж мэдэхгүй л дээ. Ямар мөнгөөр авцсан юм? Тэгвэл би та нарт харин нэг юмыг л ерөөсөй ойлгохгүй байгаа хөөх. Энэ авсан улсууд руу л дайраад байгаа. Ямар мөнгөөр авцсан тэрнийг ил тод тэр нь очилгээд байгаа шүү дээ. Тийм мэдээж тэрийгээ тэгвэл тэр нөхдүүд нь ил тод болгоод энэ Монгол банк энэ төр шалгаж байгаа гэсэн шүү дээ. Тэр нь тэгээ шалгагдаад. Гэхдээ би бол нэг зүйлийг л бодоод байна л да. Оросын холбооны улс тийм ээ. Энэ хувиа зарахтаа тэгж одоо болж бүтэхгүй буруу гарын энэ төр тийм
мөнгөөр энэ төр тодорхойлохгүй байх л гэж бодож байна. Засгийн газар яагаад дангаараа хилцээ шийдсэн? Улсын хурал руу энэ 49% оруулаад ярьцсан бол өнөөдөр ингээл тэгэхээр үлгэр шингээд маргаад авахгүйсэн юм шүү. Үгүй яг ямар нэгэн байдлаар хардлага тэндээ шүү дээ. Засаг яагаад өөрснөө шийдсэн? Ямар нэгэн байдлаар тийм хардталт бол тэгэл юугаар ч гэсэн ямар ч тохиолдолд дагуулах байсан байна. 2003 онд нэг хоёр улсын засгийн газар хооронд нэг сойрхон баталсан байт юм дээ шүү дээ. Гэрээг нь үйл ажиллагааг нь тий. Тэгтээ бол заавал улсын хурлаар асуудлыг хэлцэнэ гэж заасан байдаг. Тэр хуулийг олон улсын гэрээний тухай хуулийг үндсэн хуулийг гэж зөрчсөн байна гэдэг шүү дээ. Гэхдээ үндсэн хууль зөрчсөн ч юм байхгүй байх гэж бодож байна. Тэгэхдээ би бол зүгээр нэг зүйлийг яг тэр үеийн нэгдүгээр тэгж таарсан. Яг нэгдүгээрт хоёрдугаар яг ямар үе ерөнхий сайд бас нэг цаг хугацааны хайч гэж яриад байгаа. Үгүй яг хөө мэдээж тэр чин тэр одоо юу гэдгийг энэ хилцэл чинь өөрөө тэр 5 сарын сүүл 6 сард л болсон. Тэр үед одоо яг их хурлын сонгуул болж ирсэн. Их хурл өөрөө байхгүй байсан ийм л үе байсан тийм ээ. Тэгэхээр би зүгээр тухайн үеийн тэр засгийн газрын хуралдаан тэр үеийн одоо юуг эргээд санаад байхад энэ 49% тийм ээ. Энэ зүйл одоо худалдагдсанараа энэ гэрээ хүчингү болно гэдэг их хурлаар орж сойрхох юм байна. Энэ дээр бол одоо сайд нар бол бас нэлээд ярьсан шүү дээ. Маргалцсан шүү дээ. За энийг яах вэ? За тэгвэл даваа их хуралд орж танилцуулъя. Тийм ээ. Гэхдээ их хурал нь хизээ цуглах нь тэр цуглахаар нь ороод танилцуулна. Тэрнээс биш Оросууд бол тэр манай их хурлыг хүлээхгүй шүү дээ. Мэдээжийн хэрэг мөнгөний их үүсвэрийг бол одоо энэ Монгол банк энэ төр шалгаж л байгаа байлгүй. Тэрлүү бол одоо жишээлбэл би бол мэдэхгүй шүү дээ. Нямдар төгшөө ягаад Сүрхийн Эрдэнтийг барьж аваад яриад байгаа юм бол? Одоо зөвхөн өөрөөс нь л асуудаа. Нямдар гишүүнтэй бол би бол жишээл хувьдаа бол бас ховын харьцаа ерөнхийдөө бас гайгүй шүү дээ. Татварын асуудал гэдэг ч юм уу те. Ийм байсан чи ийм болчлоо энэ төр гэдээ яриад байгаа байхгүй. Тэг чи Монгол улсын татварын ерхий газар тэр татварын асуудлыг хянаал явж байгаа шүү дээ. Тэр 49% болоод татвар багасна гэж байхгүй байхгүй. Ягаад тэгэхээр өнгөрсөн жил төлсөн татварыг яаж нэмэж нямдарч байгаа бол одоо бүтнээр нь ингээд яриад байна шүү дээ. Бүх татваруудыг нэмчихэж байгаа. Нэмээд дээрэс нь одоо нөгөө төсөв хэцүүдэд оны эцэс төсөв хэцүүдэг байхгүй жил болгон. Жилийн жилд одоо бүх ерөнхий сайд нар мэднэ. Тэгээд ирэхээр Эрдэнэт гэсэн томоохон үйлдвэрүүдээсээ дандаа урьдчилгаа татвар авдаг байхгүй. Жишээ нь 70 тэрбум төгрөгийг урьдчилж авсан л байхгүй. Энэ жилийнхэн татвараас. Тэнгүүд тэрийг навьяач өнгөрсөн жилийн татвар дээр нэмчихэд энэ жилийнхаас нь хасчаал тэгэхээр л болохоо бичиж штэ. Тэгэхээр дүн их сонин гарна да. Дээрээс нь нөгөө нэг өснө нэмэх роялти гээд өснө нэмэх татвар гээд манай одоо Монгол улсын хуулинд байж байгаа штэ. Зэсийн үн 50000-аас дээш байх юм бол 16% татвар төлнө. Зэсийн үн 50000-аас доош байх юм бол 6% татвар төлнө ч үлээ ийм хууль байж байгаа штэ. Дэлхийн зах зээлийн үн баггүй. Тэгэхээр өнгөрсөн жил бол дандаа 50000-аас дээш байсан учраас татвар арай өндөр байсан. Энэ жил бол дандаа 50000-аас доош байгаа учраас тэр нөгөө хуулиараа яг тийм болчиход байгаа юм л та. Тэгэд энэ дээр нь л одоо тоглолт хийгээд ингээд юу яагаад л татвар матвар яриад ингээл яхаа. Нямдарч сайд тэр шахам ханд нь оролцдог байсан юм болов уу? Тэрийг одоо би бас яаж мэдэх вэ? Ер нь бол шалгалтаар ингээд яхаар тэр чинь тэгэл олон л юм байгаа юм л да. Тэрийг бол тодорхой одоо тэр мэрэгжлийн хяналтч байт юм уу тэр одоо юмуд нь одоо би бол нэг зүйлийг л хэлмээр байгаа юм. Энэ улс төр ороод улс төрчдийн одоо энэ шахаа маха энэ юмнуудыг шалгах ганц л чадвартай субъект энд байгаа шүү дээ. Тэр бол одоо саяын 49%-ийг худалдаж авсан гэдэг байгаа энэ компани л одоо шалгах хэрэгтэй байхгүй. Хин хэдэн төгрөгийн юм шахсан байна. Тэгээ одоо ил гаргаа тавьчих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгэл хүмүүс муу хэлүүлэл ингээл яваад идэг. Улс төрчид олон байгаа юу? Байгаа байлгүй би бол байгаа л гэж бодож байна. Ер нь улс төрийн томилгоогоор тэр Эрдэнтийн захиралж очиж байгаа шүү дээ. Дандаа. Тэгэхээр улс төрчдийнхөө төлөө л ажиллана шүү дээ. Тийм шүү дээ. Дандаа л тийм баг шүү дээ. Эндээс нэг нөхрийн ажлыг авахын тулд Эрдэнэтэд шагнал болгож явуулдаг. Эсвэл нэг сонгуулийн ерөнхий хороо морооны дарга марга байсан хүнийг тамгын газрын дарга марга болгоод явуулдаг энэ төр. Тийм л зүйл Эрдэнэт сүүлийн 10 хэдэн жил явсан баг шүү дээ. Энийг зогсоох хэрэгтэй байхгүй. Энэ болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр улс төрч хүн чинь очиад улс төрөөс томилогдож байгаа юм чинь тэр улс төрчдийнхөө төлөө л ажиллана шүү дээ. За баярлалаа бидний урьдчилан авсан танд. За баярлалаа. За та бүхэн ч гэсэн амжилт хүсье.